Сар шинийн байрыг тохиолдуулан дипломат төлөөлөгчдөд өв соёлоо танилцууллаа. Гадаад харилцааны сайд Баццэг болон яамны удирдлагууд 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал моринжлын сар шинийн байрыг тохиолдуулан гадаад улсаас Монголд суугаад дипломат төлөөлөгчийн газрууд, нэгдсэн үндэсний байгууллагууд түүний төрөлдсөн болон бусад олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүү нарыг гадаад харилцааны яамд хүлээн авч зоолголоо. Энэ үеэр үндэсний өв уламжилалт, ёс заншил уламжлалт, тоглоом наадга, урлагийн тоглолт, үндэсний хоолойн сурчлан танилцуулжээ. Мөн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх дипломат харилцааны эерэг уур амьсгалыг хадгалахад ач холбогдолтой гэдгийг гадаад харилцааны сайд тодтоглоо. Монгол төмний өргөндлөгөд тэмдэглэдэг баяруудын нэг бол цагаан сар. Хахир өвлийг өнтөө давж хаврын уран плантай золгож юм бүхэн шин байх утгаараа цагаан сар бол монголчуудын хувьд шинжил юм а. Монголчууд альва зан үйлийг бэлэгдлээрээ тайлбарладаг. Түүнчлэн цагаан сар нь ах эгч аав ээжийн хүндэтгэх төрөл саднаа мэддэг баяр. Нэг ёсондоо ураг төрлийг нэгтгэдэг баярыг нэг. Цагаан сард монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идэ бэлтнэ. Бор идэнд бүхэл маха битүү хоолой болох бууз, банш, шим арх, цагаан идэнд бүх төрлийн цагаан идэ бол бов, боорцог, айраг ордог. Энэ мэдчлэн үндэсний өв соёлын дархлаагаа хадгалж явах нь чухал. Тиймдээч дипломат төлөөлөгчдөд өв соёлоо танилцуулах нь чухал арга хэмжээ болсон юм а.